За энэ хариуцлагыг зөвхөн энэ хоёр хүнээр одоо хязгаарлах юм уу? Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх үндэсний зөвлөлийг хууль зүйн сайд тэргүүлнэ, бүрэлдэхүүнд нь сангийн сайд, гадаад харилцааны сайд болон төрийн эрх бүхий хууль зохиулах байгууллагууд, удирдлагууд багтана гэж заасан байна. Тэгээ ийм одоо ажил хариуцсан нөхдүүд ялангуяа энэ үндэсний зөвлөлийг хууль зүйн сайд ахалдаг. Тэгэхээр тэр дэд сайд нь энэ хууль зүйн яам, энэ мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх чиглэлээр юу ч хийгээгүй гэдгийг хэлж байгаа. Бүхэл бүтэн салбарыг хөдлөх ёстой байсан боловч юу ч хийгээгүй. Тэгээ энэнийхээ төлөө хууль зүйн сайд ямар хариуцлага хүлээх юм? Сангийн сайд ямар хариуцлага хүлээх юм? Европын холбоо 2017 оны 12 дугаар сарын 5-нд Монгол улсыг харж ихсаалтанд оруулсан. Энэ бол татврын суурийг багасгаж ашгийг шилжүүлэх эсрэг хөтөлбөрт Монгол улс нэгдэх боломжгүй байна гэж сангийн дэд сайд Булган Туяагийн явуулсан албан ёсны байр суурь загтлаас болсон. Ингэж харж ихсаалтанд оруулсан. Энийг бол сангийн сайд би эзгүй байсан учраас миний дэд сайд өгсөн байлаа гэж хаацаас. Тийм байсан бол тэр хүнтэйгээ яга хариуцлага тооцоогүй. Тэг ингээд оруулчихлаар бусад этгээдүүд сангийн яам яах юм? Хууль зүйн яам яах? Гадаад яам яах юм? Энэ хариуцлага нь одоо бид нар ярих ёстой юм шүү. Тэгэхээр энэ аль нэг рүүгээ ингээд шихэд ахам сүулдэ бүх шүүхэл хүн шийдгээгүй юм байна гэсэн шүүхэл хариуцлага хүлээх юм байна гэсэн дүгнэлт ус хийж болохгүй юм дээс. Энд чинь санхүүгийн мэдээллийн албан Монгол банкны дэргэд байдаг санхүүгийн мэдээллийн албан тэрнийг бүрдгэж хянаж зэгцлээд тэгээд тэрүүгээрээ хэрэг үүсгээ шалгаад эцэн үндэ энэ мөнгө угаахтай тэмцэх согц процессыг системийг нь үнэлж байгаа болохоос биш Монгол улсыг үнэлж байгаа болохоос биш ганцхан шүүхтэр юм уу ганцхан хууль зүйн яам дээр гэж өнгөрсөн бүх 10 жилийн 7 жилийн энэ үйлдэлийг үзүүл өрөөсгөл болно. За харин холбогдох байгууллагууд засгийн газар энэ асуудлыг хилцээд одоо хариуцлагын асуудал аль эсвэл тэр системээ сайжруулах үндэсний хороогоо энэ хуулийн дөөрчлөлт оруулж шинжлэхээр ийм санал оруулж ирж байгаа гэж би ойлгосон. Аюулгүй зөвлөөс ч гэсэн ийм шийдвэрүүд гарсан тэр асуудлууд тэрүүгээр шийдэгдэнэ.